За. За нэг хэдэн санаа байна. Ардчилсан намын бүлгийн хурал дээр би бас нэлээд асууад авчихсан юм аа. Сумын дарга марган орж ирээд. Тэгэхээр энэ хууль яах вэ? Та нар минь явуулаад тэгээд нэг юм батлан үстэй энэ нэг тийм тулгымцсан асуудал шийдэхгүй дээ. Бид нар дандаа эрх мэдлийн хуваарлалт, санал ширээтэл ноцлогддог юм чинь. Гурван том дэвшил гарна гэж хэлжээл. Нэг хотын дарга засгийн газрын гишүүн байдгүй маа гэхэд асуудлаа нэг сайд майдын царай харахгүйгээр оруулдаг барьдаг нэг шуурхай маягийн бий болох юм байлаа. Тэр зөв зүйтэй байх. Эдийн засгийн чиглэлээр бие даанаг худлаа тэр наад хуулийн өөрчлөлт ороод тийм бүтэхгүй. Харин тэр сая Сүхбаатарын гишүүний хэлж байгаа шиг энэнийг дагалтаж хойноос нь тэр газрын асуудлаар, төлөвлөлтийн асуудлаар, татварын асуудлаар за тэд нар нэмэгдэж орж ирж ижил цогц юм болно шүү. Гурав дахь өөрчлөлт нь болохоор дүүргүүд ингээд нэг дүүргийн одоо хурлын алуу гэхэд зарим нь одоо 50-60 хүнтэй болцсон байна. Энэ бас их завхарцсан бий. Би бол тогтсорын гишүүний эсрэг саналтай байна. 90 манайх дур дураараа гарсан нэг улс мөртлөө 21 аймаг заримдаа 21 улс чим шиг 9 дүүрэг нь бас 9 улс чим шиг ингэж ажилдаг. Энэ нэг жахан буруу байгаа юм да. Энийг нэг янзлах хэрэгтэй. Хэдүүлээ. Нэг л улс шүү дээ. Тэгээд дарга нар гарч ирэхээр 01 гэдэг номерыг хэн авах вэ гэж аймгийн дарга, хурлын дарга хоёрын зодтолтол, дүүргийн дарга, хурлын дарга хоёрын зодтолтол нэг иймэрхүү юм байна. Тэгэхээр энэ суулаа яг та нэг одоо шүүмжлэлт явах хэдүүлээ байгаа юм янзлал энийг явуулаад гаргана үздэгтэй сайн ажиллаараа намар хүртэл бас зөндөө олон ярих юм байна. Намар орхоо. Надад бол энэ хууль гарснаар мундаг өөрчлөлт гарахгүй. Харин нийслэлийн засаг дарга болсон хүнд одоо сумын газар гэдэг хүн байд. Энэ хүнд бол би та нэг газар дээр л нэг бодиттой юм хийчихье. Яах гэж одоо нийслэл хурал мурлын төлөөлөгч болоод яваад тийм үндсэндээ бол энэ газрын 8-нд л оролцох гэж болдсон шүү дээ. Тэр Мегомбих энэ худаас эхэлсэн За алtuu гүшүүн гүйцэж үзье. Тэр үеэс эхэлсэн энэ хотын газар, хотын төлөвлөлтийн асуудал хоёр дээр л хууль гаргамаа. Ямар нэгэн нийслэлийн засаг дарга гарч ирээд ингэж газар ингэж зураараа өгдөггүй, хэн нэг хүнд өгдөггүй. Одоо бол нийслэл жишээ нь 10 газар авчихсан нөхөр тэгээд өрөөсөн булангаас нь зарсаар байгаа. Тэгээд сонгууль дамжаад амьдрал хэдэн төгрөгөө амьтанд өгөөл ингэ яваад байна. Энэ дээр бидний Сүхбаатар гишүүд таваас анхаарал ажиг хэсгэх. Бид нар нэгдмэл ус шүү дээ. Одоо сүүлдээ 21 аймагтай дэлгэр сайхны дорногов, Наранхүүгийн дундгов гэдэг юм. Одоо ийм юм байж болохгүй шүү дээ. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс за өөрснөө мөнгөтэй шүүггүй ч мэдхгүй байгалийн баялаг энэ нийслэлийн газар хоёрыг зарж идсэн мөнгөөрөө их хурлын суудлыг худалдаж авдаг, аймаг худалдаж авдаг, одоо дүүрэг худалдаж авдаг. Ийм ялзарсан юмыг л маш хурдан зохицуулмаар байгаа. Сумын газар тэр нэг газар мазар гэж нийслэлийн юу вэ? Туулгын эрг мэргээр яваараа жахан зоригтой яваараа. За тэг хэзүүдээ бидний хоорондоо худлын нам ярьж хоорондоор аль намд байдаг тэрнийг үлүүтгэх нөхдүүд дуусах шүү. Тэр замын үүдээс эхлээд юма хийж байгаа чинь буруу биш байх. Тэгээ замын үе тавьдаа зогсчихваа. Наад ажилдаа гүйцээгээрээ. За би бол санал хэлж байгаа шүү. Би тэр нэгдхэн бүлгийн хурал дээр хангалттай асуусан. Баярлалаа.